За миний яриа сонсож байна. Хоёр бэн байна, нэг нь Мики хаа. Mute. Beatrice. Ямар гоё. Яагаад ч хэрэгтэй нэ. За бүгдээрээ хүрэлцэж ирсэн баярлаа. За тэгээд өнөөдөр тэгээд бүгдээрээ яг миний яг таньдаг тэгээд гэр бүл тэгээд найз нөхөд яг дотны хүмүүс ирсэн байна. За тэгээд өнөөдөр болохоор яг энэ та нарыг яг дуудсан шалтгаан нь болохоор номлын номлолт үйлчлэхээр би дуудагдсан байгаа. Тэгээд тэр номлогч гэдэг нь болохоор Есүс Христийн сайн мэдээг бүрэн цаг буюу эхлээ бол 2 жил, эмэгтэй бол жил 8 сар сайн мэдээг тунхагладаг. За тэгээд би болохоор номлолт гарах шийдвэрээ аль 15 настайд гаргаж ирсэн. Тэгээд 15 настайд гаргахад яг хүчин тийм бэлтгэж зоосон зүйл маань бол яг манай ихч. За тэгээд нөөний зураг харуулчих уу? Сонсож байна уу? Одоохон. Яа. Яг дараалал нь бичих. Гэж байна. Нэс. Яг дараалал руу тий. Яа. За энэ болохоор би 12 настай. Тэгээ хамгийн анх сүмийн гишүүн болж байгаа. Баптизм мөртөж байгаа зураг. За тэгээд яг дараагийн зураг нь болохоор энэ оны яг ихээр тэгээ яг энэ зурнаас яг юу хэлэх гэсэн бэ гэхээр би ингээд өөрөө ингээд яг сүм нэрээд баптизм мөртөжсэн бол өөрөө ингээд бусад хүмүүсийг яг баптизм мөртөд яг урьж байгаа яг тэрийг харуулж байсан. За тэгээд дараагийн зураг. За энэ тэгээ бас би 12-т би тэгээ анхны яг энэ дээр гараад яг яриа өгчээсэн. Тэгээд Иесус Христийг гэрчилжсэн анхны яг гэрчлэл маань яг энэ байран дээр тэгээ яг 12-т байхдаа ингэж гэрчлэлээ уулзчихсан. За дараагийн зураг. За одоо 12-оос хойш 7 жил яг сүмдээ яг тууштай. Тэгээд яг идэвхтэй явсан. Тэгээд энэ болохоор яг хэдхэн сарын өмнөх зураг. Тэгээд газны байран дээр хаалтын залбир хийж байгаа үгийн зураг. За дараагийн зураг нь. За тэгээ яг энэс ингэж яг харж байгаачлаа. Яг одоос яг 7 жил юм яг манай ихч бүрэн цагийн номлол. Тэгээд South Korea буюу Солонгос номлыг үйлчлэхээр дуудагдчихсан. Тэгээд энэ яг номлынхаа ажлыг яг авсан орой. Тэгээд одоо би яг нэг зүйл үзүүлье. За манайч тэгээд номлолоосоо дуусч ирээд бүрэн цагийн номлогчийн надад нэмтгийг өгчсэн. Одоо ингэ харж байгаа. Энэ яг солонгос хэл дээр байгаа. За тэгээд яг энэ яг жил 8 сар яг ашиглаж ийжсэн яг нэмтэг. Тэгээд надад номлолоосоо бууж ирээд яг юу хийсэн бэ гэхээр за миний дүү сайн номлогч болоорой, сайн ээлтер болоорой гэж яг утга чтэй надад бэлтжижсэн. Тэгээд энэ нэмтэг нь одоо л надад тэгээд яг номлолтоо гарахад бас амар тийм төгсгөл зовсон гэж би боддог. За тэгээд
За тэгээд очоо энэ зүйл яриад энэ миний ард байгаа энэ самбар дээр болохоор авралын төлөвлөгөө гэж plan of salvation гэж авралын төлөвлөгөө тэгээд биднэрт яг энэ хідээр ирснээс ахуулаад тэгээд хаашаа хүрэх зорилттой яг энэ төлөвлөгөөний ингээд яг хураангуй байна. Тэгээд энэ хідээр бид нэр зүгээр хурж ирээд сураад ажиллаад тэгээд ингээд нас өндөр болоод ингээд шууд зогсдгүй. Тэгээд мөнхийн амьдрал үргэлжлэдэг. Тэгээ одоо бидний байгаа дэлхийд энэс хойшоо бид нэр бурхны хаан тусад авах боломжтой. Тэгээд мэдээж энэ хаан тусад авахын тулд баптизм өгөх хэрэгтэй. Иесус Христэд сайн мэдээг өөрөө амьдралынхаа турш таасаа өөрөө аз жаргалыг Иесус Христос олж аваад тэгээд авралын төлөвлөгөөийг бүрэн гүйцэтгэх болно. За миний хэлэх юм ингээд дууслаа да. Та хэлэх юм уу? Би мөн. За тэгээд дараа нь сумын өөрөө өмнөчих. Окей. За. Би монголоор ярьчих юм уу те. За за бүгдээр нь ямар тач ирсэн баярлалаа. Тэгээд би болохоор нэг богинохон слайд шоу бэлдсэн байхгүй юу? Тэрийгээ тэгээд харуулъя. Okay, let me share my screen with audio. Хамгийн одоо гайхалтай хайрын бэлэг нь болохоор тэр аягуулсаа үйлчлэгч байж Юусаа үйлчлэгч байж чаддаг. Тэгээд яг одоо энэ цаг мөчид болохоор яг бурхны үгсээр гайхалтай тэр өөрхөн бэлгийг асуудах цаг үе нь гэж би бодож байна. Тэр болохоор гэрээхэндээ аягуулсаа үйлчлэгч байж чаддаг. Одоо болохоор дан ганц гэрээхэндээ төдөггүй одоо дуудагдсан газраа маш сайн үйлчлэгч бурхны үйлчлэгч болохоор ингээд дуудахаар зогсож байгаа юм хэрэг байна шүү дээ. Тэгээд судал дээр хэлсэнчлэн нөгөө юу гэдэг чинь бид нэрийг өөрт байгаа бэлгэнүүдээ ашиглахгүй хамаас тэр навдах болно гэж хэлдэг. Тэгээд одоо дүүдээ хандаж хэлэхэд яг энэ өчтөд үйлчилдэг энэ гайхалтай бэлгээ яг одоо энэ цаг үед хамгийн сайнаар ашиглах энэ бэлгээ хамгийн сайнаар тордож авах цаг чинь шүү гэж хэлмээр байна. Тэгээд бас онцгойлмоос ээж аваачтай татрахтай идэрхэж манай ээж аваад сүмийн гишүүн биш гэсэн яг өдөө хүртэл бид гурвыг одоо бүхэл зүйлсээр одоо ингэ дэмжиж ирсэн ямар нэгэн одоо сүмд явхад одоо хориг тавьж байгаагүй ч юм уу тийм үргэлж ингэ бүх цаг хугацаанд бид хэдий дэмжиж ирсэн биш их баярлалаа. За тэгээд энэ болохоор номлогч нарын талаарх миний хамгийн дуртай зургуудын нэг энд харуулж өстэй. Энэ зургуусаа бүгдээрээ өмнө харжсэн бах ингээд номлогч хоёр хамтрагч урталт нь Иесус Христ ингээд лид хийгээд дагуулад явж байгаа. Тэгээд бас анжлуудаар ингээд хүрээлэгдсэн байгаа. Тэгээд угаасаа номлолт гарахад чинь ямар нэгэн шантрах болон шорт бэрхшээлүүдтэй тулгарах цаг үед одоо таймшгүй олон байгаа. Гэхдээ яг энэ зургийг хараад хэн чамайг дагуулж, хэн чамайг хамгаалж, хэн чамд хүч өгч, чамтай хамт явж байгааг үргэлж санаарай гэж хэлмээр байна. Тэгээ бас өөр хэллэг юм байгаа. Гэхдээ тэрийг чинь энэ яг зургийнхаа нарт бичээд өгнө. Тэгээд ерөнхийдөө хамгийн сайнаар хичээгээрээ энэ 2 жил болвол чиний амьдралынхаа туршид байгаа энэ дэлхий дээр амьдрах цаг хугацааныхаа 11-ийг бурхан төлж байгаа хамгийн гайхалтай 2 жилийн хугацаа байх болно. Тэгэхээр яг ингээд чамд аль хэзээ тэр бэлгийг өгсөн байгаа бусдад үйлчлэх, хайраа үзүүлэх, бусдыг аягуулсан сонсогч байх, ойлгох, халамжлах гэдэг бэлгүүд аль хэзээ чамд өгөгдсөн байгаа учраас үүнийг хамгийн сайнаар нь энэ 2 жилийн турш ашиглаарай гэж хэлмээр байна. Тэгээд миний хамгийн сүүлд нь
Хамгийн дуртай өдрөө бол энэ болохоор сургаал багрын 93-49 дээр цэжэр хэлсэн чинь мартдаг шүү дээ. За би нэг хэлснээ бүгд л хэлдэг. Яс бус нэг юм чиний татаг хүчтэй байхгүй тул мөн чамайг байрнаас чинь хөдлөхгүй тул ямар ч зэвдэг тоо. Тэгээд энэ болохоор миний байнга санаж явдаг өшөж явдаг зүйл би намлын төвшөд ямар нэгэн одоо саад бэрхшээлж юм бичиж зөв тохиолдсон бол эргэлж ямар ч зэвдэглаар зэндээ явсан байна. Энэ видео системээр даацтай юм. За баярлаа. Мань. За нэг юм хэлхээ мартсан байна шүү дээ. Номлол гэдэг бол яг миний хувьд болохоор яг Бурхантай Иесус Христтэй хамгийн ойр байж болох хамгийн яг шилдэг 2 жил. Тэгээд энэ 2 жил яг үйлчилж яг шин сэтгэлээсээ өсөж хөгжих. Тэгээд яг Бурханы сайн мэдээг тунхаглахад үнэхээр хичээж анхаарна. Тэгээд тэгэх юм бол миний ингээд надаар дамжуулагдаад энэ Иесус Христийг гэдэг хүнийг мэдгүй ч хүн байж болно. Тэгээд мэддэг ч гэсэн арай өөр бодолтой ч хүн байсан болно. Тэгээд тэдгээр хүмүүсийн бодол өөрчлөгдөж миний Бурханы ажил тэрийг яг үүсгэх болно гэдгийг яг энэ зогсчоод хэлж байна. За одоо та ярээр сумяна. Okay, so I just wanted to. I prepared super short slideshow that just shows the path that Ben has been on, the journey that he's been on. Тэгээд батка ерөөдөө өдөө бол одоо байгаа газар ирэх хүртэлх тийм аялын тийм богинохон presentation бэлдсэн байгаа. Тэгээд тэрнээс өмнө хэрвээ та нар баткаг хаана үйлчлэх бол гэж бодож байгаа тэр газараа таамага бичээг бол яг одоо гэс уцаа гаргаж ирээд энэ QR кодыг уншуулад тэгээд гэс таамага бичиж болно шүү. За тэгээд the presentation slideshow. No matter where I go, I know I'm not alone. I feel my Savior there beside me. He leads me through the night. He's always been my guide. He promised He will never leave me. Though my burdens seem too much to bear, He'll bless me. So whatever He commands, I will go and do. I will stand for truth. Though the world may back away, I will walk right through. I know if I follow Him in faith, He will ease my burdens and He'll provide a way. He'll provide a way. When I feel overcome and all my strength is gone, I think of all the ways He's blessed me. My journey may seem long, but He'll lift me with His love, a perfect love that's never ending. He will give me all the strength I'm needing. So whatever He commands, I will go and do. I will stand for truth. Though the world may back away, I will walk right through.
him in faith. He will ease my burdens and he'll provide a way. He'll provide a way for me to cross the desert, to sail across the ocean. If that's where he sends me, I'll follow his plan. I'll do whatever he commands me, for I know that he will lead me to the promised land. I will go and do, I will stand for truth. Though the world may shut him out, I will make him room. I know if I follow him in faith, he will ease my burdens and he'll provide a way. Okay. So that was just a short presentation. Now we will just take a look at your guesses, and then Ben will read his mission call. Тэгээд одоо та нарын ямар газар гэж бодсон тэр guess-үүдийг бүгдийг нь харуулад тэгээд дараа нь Батка номлохын хариуг уншнаа. Батка чи өөрөө гарч ирээд харах уу? За би байна. Бүгд нь харж байгаа шүү дээ. Хей, ямар аим. За одоо ингээд ямар олон там уу. За энэ таамаг дэвшүүлсэн хүмүүс маань болохоор аль хэдийнэ номлолоо байгаа, эсвэл номлоо аль хэдийнэ дуусгаад ирсэн. За тэгээ миний таньдаг найзууд, тэгээд ах эгч нар бүгдээрээ байна. За тэгээд одоо хамгийн ихнээс нь болохоор Хавай хонолуулсан мишн гэдэг чинь. За би болохоор нэг дулаан газар дуудах тухай гэж нэг зүү зүудэлжсэн. Тэгээд Зак гэдэг маань болохоор бас миний Хавай таньжсэн яг залуу. За тэгээд sister ганц зэрэг нь болохоор аль хэдийн одоо номлолтой байгаа. Тэгээд бас урилга явуулаад энэ таамаг дэвшүүлсэн байна. За тэгээд Наран Мэлэг тэр одоо хамгийн ард сууж байгаа залуу. Одоо аль хэдийн номлолынхаа хариуг авсан. Тэгээд бас наачиг ингээд яг үйлчлэхээр дуудагдсан байгаа хүн. За тэгээд Чака гэж хэлэх юм бол та. Никнейм нь бол сайн мэдэхгүй байна. Хин юм бол. За мэдээж Utah Salt Lake City Mission гэж яг манай Том ихч. Тэгээд ихч буюу миний нэг цагт сценарийн багш байсан ихч маань. За тэгээд бас одоо яг миний хайртай эмэгтэй Сарна яг гэсэн байна. За тэгээд Utah Ogden Mission манай жижиг ихч. За тэгээд Utah Provo Mission болохоор бас миний яг сценарийн багш байсан баялагмаагч. За тэгээд Shay миний Хавайд танилцчихсан гэр бүл. Тэгээд инхчмигч. За тэгээ Mochi гэдэг нь болохоор учрал. Тэгээ бас яг үйлчлэхээр дуудагдсан sister болох ихч. За тэгээ Mochi гэдэг нь болохоор миний өвчөөс яг никнейм. Жинхэнэ нэр нь учрал. Батка анид бүгдийн явахаар арай амжих байна. Тэгээ West Mission болохоор намайг сонссон юм шиг. За зүгээр бүгдийн явал арай амжихгүй байж магадгүй. Гэтэ дэлгэцэн дээр угаасаа харагдаж байгаа сте тий. Зүгээр чамаас асуулт заяа. Би чамаас асуулт асууя. Чиний үйлчлэхээр дуудагдсан номлол энэ дэлгэцнээр байгаа гэж бодож байна. Do you think the mission that you are called to serve is in this screen? Байгаа. Эсвэл байхгүй ч магадгүй. Гэхдээ барыг Монгол гэсэн байна. Тэгээд бас яг Америк яг монжуудын яг нэр орсон байна. Чи нөгөө нэг өчигдөр надтай ярьж байхдаа нэг жилийнхаа өмнө зүүдэлсэн зүүдээ ярьжсэн шүү дээ. Чи тэрийг хуваалцах уу? За тийм.
За би болохоор яг одоо бас яг 1 жилийн өмнө нэг зүү зүудэлжсэн яг номлын талаар. Тэгээд сая яг яриад bijсэн юм аа. Би ингээд зүүдэндээ болохоор яг юм пижакгүй яг юм цамцтайгаа тэгээд нэмтэгтэйгаа ингээд замын уруу ингээд алхажсэн байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор гадаа цаг агарын хувьд бол амар гоё дулаахан амар халуун биш цэрүүхэн биш амар гоё байсан. Тэгээд би ингээд яг доош алхаж байхдаа ингээд яг миний хажууд болохоор нэг шар үстэй тэгээд бас яг начин хувцтай залуу байсан. Тэр болохоор яг миний зүүдэнд яг орж ирсэн яг миний хамтрагч байсан. Тэгээд ингээд яг урагшаа харсан чинь ингээд амар өндөр ногоо ингээд уултай амар их моднууд ихтэй тийм газар зүудэлжсэн баггүй юм. Тэгээд би өглөөнөөс ирчээд за энэ яг миний номлолт үйлчлэх дуудах газар юм шиг байна гэж яг бодож исэн. Тэгээ ийм газар яг хаана байд юм болоо гэдэг яг ерөөсөө хайгаагүйсэн. Тэгсэн чинь ингээд инстаграмаар ингээд рил follow-жсэн чинь зүгээр яг Швейцар гэдэг яг газар байсан баггүй. Тэгээ амар гоё модтой яг л яг миний яг зүүдэндээ харсан газар шиг байсан. Тэгээд яг ийм зүйлийг зүудэлжсэн. За тэгээд бас Элдер Магания байгаа юм байна. Энэ зогсож залуу. Би бас Элдер Маганиаг зүудэлсэн. 2 сарын өмнө билүү сарын өмнө яг аппликейшн явуулсныхаа дараа Маганиаг зүудлээд би ингээд лагэж барьсан, чемдана барьсан. Тэгээ ингээд дөнгөж онгоцноос буугаад энэ тесрэг орж ирсэн юм шиг байна. Тэгээ ингээд юмаа барьсан ингээд Магания дээр очиод чи Магания бас яг наа чи юм хослон өмссөн дээ. Миний өөдөөс хурж ирээд за сайн уу Батэртэй. За нэр нь хэмэлээ, нас нь хэмэлээ. Энэ миний хоёр мэдээллүүдийг авч ирсэн баггүй. Тэгээ би яг тэр зүйлдээ юу гэж ойлгосон гэхээр би сити алидэн очсон. Тэгээд Магани болохоор намайг ингэж бүртгэж аваад тэгээ яг оруулж ингэж би яг зүудэлсэн. За тэгээ яг ийм хоёр зүудэлсэн. За. Are you ready to open your mission call Yeah. now? Okay. Let's so open excited. now. За одоо энэ цаасан дотор яг миний номлын яруу монгол хэл дээр байна. За тэгээ би ингэж маш алуурчнаар гаргаж ирээд тэгээд уншаад байна. Yeah. Okay. I will just put up the English version, but not showing which mission it is, okay? Яг юманыг англиэр хэлсэн. Гэтэ англиг наваад монгол руу орчуулад тэгээд яг нэг хэвлээд надад өгсөн. Йоо. За би эхэллээ шүү. Эхэллээ шүү дээ. Yep. Энд бүх хүмүүс бэлэн хэлээ тий. За хааш авцсан бэ? Ой шаарц. За. Есүс Христийн хожмын үеийн гигантнуудын сүм тэрүүн зөвлөлийн офис 2025 оны 10 дугаар сарын 20 Эцэгч Батэрдэн Мөнхбаатар. За ингээд хаяг орчдیں۔ За хүндэт Ахлах Батэрдэн та Есүс Христийн хожмын үеийн гигантнуудын сүмийн бүрэн цагийн хөдөлгөөр үйлчлэхээр дуудаглаа. Та Есүс Христийн сэргийлсэн сайн мэдээний тохиологчийн хувьд их эзнийг төлөөлөх зохистойг тодорхойлсон билээ. Та сүмийн албан ёсны төлөөлөгч байгуулна. Иймээс та Тэнгэрлэг эцэгтэй хийсэн гэрээгээс эхэж зарилгуудыг даган хамгийн өндөр жишгийг баримталж мөн номлолын ерөнхийлөгчийнхөө зөв зохистой зөвлөгөөг дагах үүрэг хүлээх болно. Та өөрийн хувийн ажил хийгээд ардаа үлдээн бүхий л цаг хугацаа болон анхаарлаа их эзэн үйлчлэхэд зориулах хаваас та Есүс Христийн болон түүний сэргээгдсэн сайн мэдээний талаарх нэмэлт мэдлэг хийгээд гэрчлэлээр ажиллах болно. Таны зорилго бол Есүс Христ болон түүний цагаат тал итгэх итгэл, намжлал, баптизм, ариун сүнсний бэлэг хүлээн авах мөн эцэг хөтөлөвч зэргээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авах нь туслах бусдад замаар туслах байдлаар бусдыг Христэд ирэхийг өөрөх хөдөл юм аа. Та бүгд зүрх сэтгэл, эрч хүч, оюун хийгээд чадлаараа үйлчлэх үед их эзэн таныг түүний мэдээг сонсох хүмүүс рүү чиглүүлэх болно. Ингэснээр тэд мөн адил ариун ёслолуудыг хүлээн авч Тэнгэрлэг эцэгтэй хэрэг байгуулах боломжтой болно. Та Английн Лидс номлолд үйлчлэгээр төвлөрсөн бөгөөд та сургаалыг англи хэлээр заахад бэлтгэх болно. Газны ерөнхийлөгч онцгойлон ажиллагдсан
Дараа таны номлогчийн бэлтгэл 2026 оны 4 сарын 21-нд мигмар гарагт эхэлнэ. Бэлтгэлийн туршлагыг халаарах нэмэлт мэдээллийг Mission Report-аас харна уу? Та 24 сарын турш үйлчлэх болно. Тэмдэглэлийн эцэг амьдралыг тань сайн сайхан байлгахын төлөө таныг шагнах болно. Их эзний хүүхдүүдийн дундх энэхүү хайрын үйлчлэлд түүнд даруйхнаар мөн залбиралтайгаар үйлчлэх үед урд өмнө хизээж тохиож байгаагүй агуу эзлүүд мөн илүү баяр хөөр таны хүлээж байна. Бид танд итгэж байгаа бөгөөд таны илүү сайн номлогч болоход их эзэн туслаасаа хэмээн би залбирч байна. Хүндэтгсэн даалан ээж өгс. За тийм гоё юм. Тэгээ саяхан 2-7 өдрийн өмнө бошглогч яг өөд болсон. Тэгээд Раслимнаас нээсах яг нас урсны дараа би номлолынхоо хариуг хүлээхдээ за манай сүм яг бошглогчгүй үеэр би яг дуудагдсан номлогч болох мэн гэж амин сэтгэл яг гонсоож исэн. Тэгээд аль хэдийн дараачийн хүн танилцтаа даалан ээж өгсах ерөнхийлөгчөд дуудагдсан байна. За тэгээд би 26 оны 4 сарын 21-нд 2 дахь өдөр Америкийн Лидс номлолт үйлчлэх юм байна. Angling Leeds Mission. За тэгээд би Лидс гэдэг газрыг хичээж хардаг. Okay, now let's Angling see Leeds. if anyone guess. Одоо хин нэг нь тааж харъя заяа. Okay, do you see England Leeds Mission here? Actually, Жон томруулч уу? Энэ биш. Мочи. so Wow. one person guessed it right. Очиж болохоор Ила Pro Mission дуудсан. Тэгээд их сарын 11 сарын 12-нд нисгэр байгаа. Okay, now За, let's take a screenshot with everyone, okay? I will take quick screenshot. Okay, let's see. Wait. Oh, not Сая give хоёр уучлаарай. everyone give Yes, their ингэж өөрсөн мөрөл гэж боддог байсан байна. Жон амар догтлол ихтэй л уншлаа. Өөс амар удаан хүлээж байсан болохоор яг энэ Okay, цагийг I will take a screenshot. Everyone smile. Smile. Okay, got it. Баяр хүргэе. за баярлалаа Томсон. Мундаг шүү. Ер нь бол чиний зүүдэнд харсан газартай айгүй төстэй газар байгаа. Тийм үү? Yeah. It's in Europe. Одоо ерөөс итгэжихгүй маа. Тэгээ энэ газрыг хараад энэ газарт үйлчлэн гэж дуудсан чи. Энэ яг map нь үү те? Үйлчлэх area. Энэ болохоор яг England тийм mission map чинь. За. Гэтэ энэ чинь англи хэл шиг шүү. Тэгээд энэ болохоор танай mission лого юм шиг байлаа. Би зүгээр интернетээс танай мишнтэй холбоотой юмнуудыг бэлдсэн. За. 1960 оноос хойш байгаа номлол. За тэгээ бүх цагийн үеийн турш номлоор үрснээс хойш яг сумын ана ганцаарх нь мэдсэн тэгээд жоохон ганцаараа нуухад хэцүү байв уу яав те яг жоохон сэтгэлээ impression сэтгэлээ болцож Надад ганцаараа нөхөд хэцүү байгаагүй гэхгүй би үсэ нууцын хатуулдаг болохоор гэхгүй. Тэгээд зүгээр яг хамгийн анх номлож хариу харчаад надад зүгээр л амар яг зөв мэдрэмж төрсөн. Энд чи яг зөв газараа дуудагдсан юм шиг. Тэгээд бурхан угаасаа
чамд юу хамгийн сайныг чамаас илүү мэддэг болохоор угаасаа бурхны мэрэгүү ухаан бол биднээс хамаагүй агуу. Тийм болохоор яа. Тэр бол үнэ. Би одоо яг энэ газрыг яг өмнө нь сонсож Oh, we байгаа. forgot one more thing. Can you open the other envelope that I gave you? The other one. За. Окей. За энэ дахиад нэг жижигхэн юу болсон? Нэг юу болоо сайн мэдэхгүй байна. Охоо за мэдчихлээ. За энэ болохоор ёо амар наалцчихжээ. За миний үйлчлэх газрын одоо Камер дэвшдэг. туг байна. I try to buy a bigger flag, but it's so hard to find England flag or UK flag in Mongolia. Like, they only have Mongolian flags, so I only found like a small one. За. За тэгээд бүгдээрээ яг цаг заваа гаргаад яг бүр тусан. Okay, Zoom is gonna end. I only have 1 minute left. And I think now he's just wrapping up things and he's frozen. So you can reach out to him personally and text him or Facebook message him. So I'm gonna end the Zoom call now. Thank you, everyone. Vincent, I read your message. You say you wanted to go to Europe and you got it.